танд хамгийн сайн найз гэж үлдэх хүн хэд байдаг бол тэгвэл тэр олон хүмүүсийн 99% танил 1% найз байдаг гэсэн. Тэгээд олон найз нар байгаа шүү дээ. Оюутан цагийн 10 жилийн багын ингээл маш олон найз нар байгаа. Тэгвэл оюутан тэр 10 жилийн багын тэр найз нараас чи яг туслах найз нь яг хэн байдгийг бид нар үзэж байгаа байхгүй юу? За. Тэ? Тэг болж байна. Залгаад үзэхгүй лээ. За. Байна уу? Юу вэ нөхшөө? Хаагур байгаа. Гэр зураг шүү дээ. Гэр зураг байна. Хөөе. Бэлгүнэ. Манай өчтөр орой нэг хитэн найзуудтайгаа жоохон гадуур явж байгаад тэгээд тэгсэн чинь нэг буудалд яачч хонч тэгээ өглөөс ирсэн чинь ганцаархан энэ хувцуунарч байдгүй, гутал хувц юу ч байдгүй, ганцаараа байж ах юм. Чи өчтөр харин би нэг хитэн найзуудтайгаа уулзсан юм аа. 10 жилийнхаа хитэн найзуудтай. Тэгсэн чинь энэ юунд хонсон чинь гинэ. Нэг өглөөс ирсэн чинь нэг буудлын өрөөнд байж ах юм. Хувц сунарч байхгүй нөгөө манай хэд найз нар тоглоод аваа явчих юм уу бүр ганцаархнаа тэгээ байж ах юм. Энэ юуны урт цагааны хажуудалд нэг буудал байна. 8 шаргын энэ урталт. Чи юу яагаад түрээд ирэхгүй нэг мандаа нэг өмсөхгүй гутал мутал юу ч өдөө одоо энэ буудлын 5 чиг угалчаа сууж байна. 30 одоо ажлын цаг болох гээд идэг чи мандаа нэг ямар нэг юм олоод нэг хүрээд ирэж нэг гутал нэг өмд цамцтай байхт болно. Тэгээд хүрээд ирэж 30 минутын дотор л гэлс. Юу гэдэг нэг газар гинэ. Наймын шаргын яг өөдөөс чанх өөдөөс нь харсан дотн гэд нэртэй караоке. 25 дугаар сувгийн яг хойтой л доо. 8 шаргын яг өөдөөс харсан. 8 шаргын ертөнцийн зүгээр зүүн талд нь юм шиг байна. Урт цагаан талдаа дотн гэд караокетэй. За гэж. Ямар зэн бэлгүүнэ гэхэд танаа шинэ жижиг. Тий, манай ажлын шинэ бэлгүүнээ одоо бэлгүүн чи одоо манай оюутан цагийн найзалтай бид хоёр чинь 4 жил хамт нэг ангид сурсан. Тэгэл тэр найз руугаа ярьлаа. Одоо бас нэг газар ажиллаж байгаа. Үзэгчтэй харж байсан. Гамбагийн маань найз бэлгүүнэ бидний урд гараад маш хурдан ирлээ. Ер нь л хэдэн минутанд ирвэ. Би сая ирчээ ингээд 50 сууцаа. За ичээ ингээд за камера хоёлаа яаж хаана тавих юм байх уу? За бэлгүүнийг орж ирсэн чи энд хэвтцэн ингээд камера дээгүүр нэмэр бүтээн гэжсэн чи ороод ирээ доор ресепшнээс бас манай гамбаа орж ирсэн гэсэн байгаа 8 номерт тэгээд ороод ирсэн юу ч болоогүй юм шиг лээ. Тэгтээ бэлгүүнэд шок болж чадсан уу? Бас тэгтээ яг хараач он мэдсэн л дээ. Яг дараа нэвтрүүлгийг үзчихээ би яг бодчихсон багцаа ингээд хэрвээ би өөрөө ороод гэж бодож ирсэн багцаа залгасан найзууд нь ирэхгүй бол оног болох юм даа гэж бодсон. Дараа яг өөрөө ороод. Амбараа биш үү? Тэгээд бэлгүү маань энэ яг хувцас авчирсан байна. Найздаа өмсөд гамбаатаа өмсөд. Нэлээд том хувцлууд л байгаа. Би дандаа миний. За. Баба тарлаа. Ямар ч нэг жихэд ч гэсэн өмсчихлээ. Ямар ч юм тэгэл ор хоосон нэгэн байснаас тэгэл нэг өмсөөл гарах. За энэ хүүцэн тий. Ботгоо за гамбаа ямар ч энэ тэнд нэг хувцгүй болчоод бэлгүүнээрээ залгахад бол хувцаа аваад ирэх. Энэ өмд бас энэ тааргүй. Иго яг ингэ нэг ертүц шиг. Дотор өмд шиг тэгээ. За ямар ч найз нартай туслахад ирсэн та бүхэнд баярлалаа тий. За одоо бидний дараагийн ялгар юу гэхээр бүгднийх нь энэ толгойд нь ирзэн зүүсэн байгаа та нар харж байгаа бах тий. Энэ найз нарын зөвхөн. А энэ яах хэвчтэй гэхээр бид нар одоо зөвхөн гамбагийн талаар гамбагийн хоёр найзаас асууна. Агийн талаар агийн хоёр найзаас асууна. А тэгээ хэрвээ найзынхаа ямар нэг юм асуухад мэдэхгүй тохиолдолд бид нар энэ юуг ирзэнийг татаж тавина. Тэгэхээр та тий агийн өөрөө татна. Тий өөрөө татна. Гэхдээ яг чин шударгаар тэгтээ ингэх хэрэгтэй байхгүй. Ямар ч асуултанд бол найз нар нь асуултанд яг чин шударгаар үнэнээсээ хариулаад тэгээд Монгол найзынхаа талаар мэдэхгүй зүйлээ бас магадгүй мэдчих ав тий. Тэгээ ийм өвдөлттэй хамт мэдэрсэн юм бол хизээч мартахгүй шүү дээ тий. Зөвшөөрч байна уу? Зөвшөөрч байна. За бэлгүнэ гамбаа хэдэн оны хэдэн сарын хэдэн төрсөн бэ? 85 оны 5 сарын 6 шүү дээ. Зөө. За гамбагийн ургийн аваг. Сартол баха. За биш юм байна. За. Юу вэ? Боржгон их бол. Гамбагийн цусны бүлэг.
Чи өөрөө мэдх юм уу цусны бүлгээ? Нэг. Жолооны үлдэн дээр хэд байгаа юм ба. Тэ нэг. Энэ гамбагийн аав нь хэлээ. Оо энэ бол амарх цэрэн болж байгаа шүү. Ээж нь. Алтууйг Игчийн ганц чимэг хоёр хүүхдийн Үүдсмаа Батэрхэн гэж. За тэгвэл гамбагийн хамгийн анх тоглож исэн уран бүтээл. Хамгийн анх тоглож би сайн санд тэр тоглолтыг очиж үздэг байхгүй юу? Тэр нэг юу штэ. Нэрийг санахгүй нэг тоглолтыг нь бол санаад байдаг. Нэр нь нөгөө юу? Үнсүүлдэг үлцээ охоо. Мөн тийм зөв. Гуруулаа хамт тоглож ирсэн шүү дээ. Гамбагийн анхны үсэл. Анхны үнсэлтэн тэгэл эхнэр нь шүү дээ. Мөнх чимгийг л анх оюутан байхдаа үнсэж байлаа гэж. Зөв. Төвтрээд нэг. Оо тэгэл 10 жил мэлд байсан бах уу? За тэгэл Та найзаараа хэр бахархдаг вэ? Бахархнаа. За бэлгөөний найзаараа. бахархалгүй байх. Найзынхаа төлөө юу хийж чадах вэ? Жаргал болон зовлонгийн л хуваалцах чадна да. Чадна. Тэгвэл тэгээ жоо бодчихлаа. Сайн байна уу? Муу байна. Бахан чамаг уурдуудыг гэж бодоогүй шүү миний дөө. Юу вэ да? Юм байвал авах гэдэг. Чи намайг нэг л буруу ойлгоод байна. Хай. Эцгээ гайхуулаад байна уу? Үгүй биш ээ чи намайг буруу ойлгоод шүү миний дөө. Заавал юу гэх вэ? Сагинтаа юу вэ да? Амьдрал тушууд өрөх гэдэг нүгөө. Үгүй миний дөө чи буруу ойлгоод байна. Амархан сайн байна уу? Амгалантай байна зэвдэх гэдэг нүгөө. Үгүй чи ямар ядаргаатай юм бэ чи? Үгүй та өөрөө тахаа. Найз нь хал үзэж халуун чулуу долоож явна гэж. Оёг дагаж ирээд боодог идэж буруудлаа гэж. Генесийн номонд бичигдэх гэж ирээд гоц халдварын голомт боллоо гэж. Үхийн галд багтаж ирээд эмчийн галд шатгаар боллоо гэж. Чамаага гүнээ хүндэд гисэн багын найз мангар гамбаач гэж. Яна ямар гэж юм бэ өмсчөө. Ячих тайлхдахгүй энэ. Миний хүргээ хатам ичийн байна. Яаж зогсоод байгаа юм? Зүгээр л ингэж бодсоор санагдаа. Би яаж нөвдөд байна нөгөө юу? Зүгээр ээж та хоолой тавьчих эртхий явж амарлаа юу? Зүгээр. Хүргэндээ хатам ичийн бууз авчирлаа. Баярлалаа. Яаж чи? Юу нэг ширхэг бууд идэх аа. Нэг ширхэг бууз идья. Гэхдээ чи тэгээ нэг ширхэг буузыг заавал ингэж үзүүлээд тахтай яадгийг. Ингэж болдгоо юм уу? Яд чи ингэж болдгоо юм уу? Өөчлөө. Хүмүн зүгээр үстэй. Яаж ина? Миний ээж харин овоо турчаа юу гээл. Ижийн турсан. Хоолцоо идэж юу? Өдөртөө тэгээд энэ музей дотор тэгээд байж ах гэж хааш. Яаж ина хүмүнэ? Хонч жижиг уцснаа. Уцнаадсан байна. Гэхдээ чи тэгээд тэр жижиг уцыг чи ингээд хөнгө авч болдгоо юм уу? Заавал мо хатам ижийнхээ араас ингэж аваад тахтай яах юм? Өөчлөө. Чи нэг л хачин байх шүү хүмүнэ. Би тайлбарлая. Хүүхдэд нэг аяг хоол өгнөд орсон ямар удаа юм бэ чи? Энэ үг алчих хүргэ. Би өөр хүргэндээ хэрэг. Ава би танд нэг юм өгөө. Яаж чи? Би чи яаж чи? Ямар айгуур хамбрааг өгдөг. За хүмүн. Өнөөдрөөс ихтэй чи манай гэрээ босхийг давна гэж битээ бодоорой. Чамайг би хоёр огноосоо салгана. Чи яаж чи? Манайх би би тайлбарлая. Адилхан хүн байна. Бодороо чи зүгээр. Адилхан Тийм ээ. яасаа ихтэй хүн. Яадаг вэ? Одоо аав ээж юу гэж хэлээ? Ээж! Хүлээж гараа!
Мань яахтыг ирэх авраасны төрийн албаар шалгаад өгөөд юм. Нөгөө мөн хүд өмгийн шигшээ авахд орох чүр өнгөрсөн баг та. Билүүнэ яа гэж бодож бид нар бүгд киногод хэлсэн шүү дээ. Ямар хамаатай тооч. Манайхнаас хамгийн хоол явахаар нь Цэнгэл энэ хавцыг өгч ийлээ. Яа, Цэнгэл чи 2 дахь авчлаа шүү дээ. Биднээс хамгийн түрүүнд даа болохоор бэлгүүнд энийг өгье гэж бодож байна. Оо, бэлгүү анхудаа авчихсан ш. Яа, баяр үргээ. Энэ зүйлч надад баг ирэхгүй бах төө. Чамаа хөлбөмбөгийн шигшээд ороод өгнө шүү. Дүрсэл чадхааргүй тэр сайхан нарны өрөөсөн цацраган гинцнийг би харлаа. Тэр хөдрүүд энэ уханд харагдлаа. Тэгээд чи хан байн анд минь очоод чамайгаан твэрийг от харавсан тэр өдөр би нүлэмсэн огторгүй харин чамайг надаас